24 оны Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан гэдэг энэ их том тайлан гарсан байна. Тэгээ энэний хүрээнд бол энэ том тайлан биш үү? Энэний хүрээнд бол хийсэн ажлууд сая бол бүр 20 гаруй минутанд одоо өөрөө танилцуулга хийгээд сэдвүүсэн дарга бол бас багтсангүй. Мэдээж энэ бол ярихад бол нэлээд олон зүйл болно. Би юу үсэд энэ гэхээр та бүхнийг эндээс ерөөдөө бол улсын хурлаас томлоод явуулж байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн удирдамж одоо би асуугаад байгаа шүү дээ. Тэр төлгөө юмнуудаа та нар яаж баталдаг вэ гэсэн тавуулаа ярьж байгаад хорондоос хамтын шийдвэрээр батлаад явчихад байна шүү дээ. Тэгэхээр энэ баталж байгаа төлгөөний дотор чинь тодорхой хэмжээний улсын их хурл засгийн газрын тодорхой бодлогод шингэсэн байх ёстой. Тэгжээж энэ төлгөө батлагдаад энэ төлгөөнийхээ дагуу энэ тайлан чинь гарч ирсэж байгаа байхгүй юу? Миний үсэж байгаа зүйл юу вэ гэхээр эндээс тодорхой хэмжээний зөвлөмжүүд гарч ирэх ёстой. Хяналт шалгалтын одоо тамгын газар байна уу? Ямар хяналт шалгалтын нөгөө юуны хүнлэнгийн аудит ч байна уу? Ийм зүйлүүдээр гаргаж ирээд та бүхний одоо хийж байгаа ажил дээр зөвлөмжүүд гаргаад энэ чинь бас тодорхой хэмжээний одоо саналууд орж иж байгаа шүү дээ. Энэ саналуудтай чинь уялдаад ийм одоо бидний хувьд төрийн байгуулалт болоод одоо улсын их хурл хийх ёстой тэр хууль болон бусад дүрм журмын хүрээнд одоо өөрчлөлт хийх ёстой асуудал төр эргэж харах тэр цэцмэ хууль дээр та нарын хүрээнд хийж байгаа ажлаа 2024 онд хийсэн ажлууд дээр чинь өшөө сайжруулах. Сая одоо миний асуугаад байгаа асуудал шүү дээ. Ерөнхийдөө Монгол Улсын төрийн албан хаагчдын мэдлэг боловсролын түвшин яг ямар хэмжээнд явж байгаа. Та нар юу гэж үзээд байна? Мэр зачмаар эн чинь ажиллаж чадж байгаа мó үгүй мó? Одоо тэр баланс алдагдлаа гэдэг шүү дээ. Тэгвэл балансаа яаж засах юм? Ингээд буцаад удирдамж тодорхой удирдамж өгөөд энийхээ дагуу 2025 оныхоо тайлан төлөвлөгөөн дээрээ та нар дахиад энэ асуудлуудаа орж иж засаад төрөний 30 хэдэн хувьтай байсан бол 40 хэдэн хувь, 70%, 60%, одоо 60%, 70%, 80% тэр хүрлээ гэсэн ийм зүйлөө бид нар очих хэрэгтэй шүү. Хуультай холбоотой асуудлуудыг эндээ хий. Үйл ажиллагааны хүрээнд чандлан сахих ёстой тэр тусмаа одоо жишээ нь өөрөө хэлээд нь шүү дээ. Жишээ нь аймагуудын төрийн албаны зөвлөлттэй холбоотой асуудлууд байж байна. Бид өөрсдөө хүний томилдгүй болохоор гэдэг шүү дээ та нар. Тэгвэл тэрийг томилох зайлшгүй томилж байгаа хүнд нь албан шаардлага хөргүүлж яадаг. Энэ нь өөрөө одоо зөвлөмж биш. Хэрэгждэг. Бүр зайлшгүй хэрэгждэг байх ийм бодлогуудыг авч ээж бид нар өнөөдөр төрийн албанд хатуу, төрийн албанд чанд байх ийм нөхцөл байдал үүснэ шүү дээ. Би энийг л хэлээд байгаа. Тийм болохоор дараагийн одоо байнгын орооны дараагийн хурал дээр энэ асуудлыг дахиад нэг авч хэлцэх зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Тийм болохоор эндээс тайлан хилцэнтэй холбогдуулан тодорхой чиглэл дүгнэлтийг одоо бас гаргаж энэ байнгын ороогаар зайлшгүй хэлцэх зүйтэй байна гэсэн ийм зүйлийг хэлье. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Ямар ч байсан хийсэн зөндөө ажилтай байна. Ажлыг чи одоо өнөөдөр бол үүсгэсэн юм алга байна. Гэхдээ зайлшгүй засах зүйлүүд байгаад байгаа. Удирдамж чиглэл өгөх зайлшгүй одоо чиглэл заашгүй ийм асуудал бол байна гэдгийг бас хэлье.